Үгийн нуурыг хамгаалах цогц ажил. Монгол улсын ерөнхийлөгч санаачлаг гарган энэ үгийн нуурыг одоо багцаар нь хамгаалах нь зүйтэй байна. Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ үгийн нуур маань одоо Рамсарын конвенцэд нийтдсэн нуур учраас за энэний дээрээс Монгол улс олон улсын одоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд даалангуй ус намгах газрыг хамгаалах шаардлагатай байна гэдэг үүднээс 10 гаруй километр одоо хашааг барьж байгаа. За энэ ажлын хүрээнд бол үгийн нурт цутгаж байгаа хөшөө орхон гол болон үгийн нураас их авж байгаа хоолон голын хэсгийг дээрс шагшуурга ус намгарах хэсгийг бол хашаалах ажил байгаа. За энэ ажлыг хийхэд бол хүндрэлтэй асуудлууд хэд гарсан. Одоо нутгийн малчид иргэд одоо нуурыг хашаалах чинь гээд бас буруу зүрх ойлголтоос олж бидний хашаа бариулах ажлыг зогсоох. За яг хашаа суулгахын явцад энэ хөрсний асуудлаас болоод одоо шон суулгаад ус маш ихээр гарч исэн. Хамгаалтын хашаа одоо батлагдсан зураг төслийн дагуу хийгдсэн. Энэ нь болохоор ус намгарах газар одоо мал төсвөртэй ийм тохиромжтой орчин үеийн шийдэлтэй хашаа авах хэрэгтэй гэдэг үүднээс бид нэр зургийн автортойгоо ярилцаад хуванцар, шунтой, сараалжи хашаа байрлуулсан. Ингэж юу ачаад буцаад ингээд бомбичл буцаад наашаа ингээд уяа хатан чанартай гэл. Илэрсэн гэдэг газар дээр яаж илэрсэн байх вэ? Энийг чи ингээд зүгээр ингээд юу муугаар ингээд тастаа донгоолоход тий. Тэгээ зарим нь ингээд хумиж өмөөд зарим хүмүүс нийшээ ингээд тавьчихнаа. Маалын яс нь бол андшгүй ингээд нөгөө нооснууд нь ингээд үлдсэн байт. Түрүү жил бол бараг л юм шүү дээ. Албаар бүр ингээд юу туугаад манай хүмүүс ажиллаж байхад бичлэгч бас байгаа. Яг ингээд нөгөө хэд нь гарахгүй тэгэл ингээд дайраал малыг бол тисэхэд бас ер нь бол хэцүү л юм. Тэр энэ хавийнхан л байгаа л да. Тэрийг бодлогоор шийдэхгүй бол зогсохгүй л дээ. Хашаа эвдрэх асуудлууд ер нь айгүй их гарсан. Манай компани бол тухай бүр нь засаж янзлаа явсан. Тэгэхээр цаашдаа ашиглагч байгууллага бас энийг байнга ашиглаж тордож явахгүй бол ер нь эвдрэх эрсдэл бол маш өндөр байгаа гэж бодож байгаа. Үйл бол энэ хавар малчид байхгүй болохоор хашаа эвдрэл бол харьцангуй гайгүй байсан. Тэгээ ер нь бол нөгөө өвлийн загасчд магасч чинь бас эвдээ орчд юм билээ шүү дээ. Ер нь хашааг бол тийм хит хитэн тохиолдол гарсан. Ер нь бол хараа хяналт авахгүй бол тэгэл дуртаад нь эвдэл орчд. Шуудын үржлийн хэсэг болох газрыг бол хашиж хамгаалснаар бол одоо нуурын экосистем иргэн сэргийгтэй тийм ач холбогдолтой ажил гэж ойлгож байгаа. Үгийн нуурын яг шуудын тухайд ярих бол үржлийн шууд дээр бол ялангуяа малын дарамт бол маш их байсан. Үрждэг шуудын тоо толгоо зүйлийн тоол 50 орчим болсон нь бол ерөнхийдөө 3 дахин 50 жилийн хугацаанд 3 дахин цөөрж байна гэдэг нь одоо энэ нуур манаас дороодч байгааг илэрхийлж байна гэсэн үг. Тийм учраас одоо бид бүхэн одоо ерөнхийлөгчийн санаачсан дээр дахин цэрэг ажлын хүрээнд одоо баруун талынхаа усны шууд хамгийн ихээр үрждэг юм хэсгүүдийг хашааснараа ялангуяа 5-6 сард одоо шууд аюулгүй өндөглөх, үүрлэх, үр төлөө амжилттай бойжуулах энэ хүслийг нь бид нэр бий болгоод өгч юм гэсэн. Энэ үүднээсээ бид 25 оны хавар бол маш олон тооны үр төлийг минь эсмэнд бойжуул авч чадчихна гэсэн үг. Энэ бол манай энд байгаа 20 завил орохгүй байх болоо шүү дээ. Уян зүг гадны хүн тавь. Зарим тохиолдолд нөгөө аялагч амрагч нар чинь өөрсдөө нь хийлдэг. Өөрсдөө хувийн тавьтай завтай хүрээдэг тийм аюул байна. Тэдгээр чинь болохоор бол нөгөө мэдхгүй мэдээлэлгүй шууд яваад байгаа. За нуур талаасаа одоо яаж хамгаалах шаардлагатай вэ гэвэл нуурыг дундуур нь одоо хөвүүрээр зааглаж за тэг хөвүүрээсээ баруун тишээгаа ямар нэгэн байдлаар техник хэрэгсэл хүн орж дуучин гаргахгүй байхын талаар нь арга хэмжээ авч хөвүүрийг хийсэн байгаа. Хөвүүр нь одоо ердөөдөө хөлддөг усан дээр тавигдсан тийм түүх юм байдгүй байлээ. Тэгээд манайх 24 онд одоо туршилтаар нэг 40 м хөвүүр байрлуулсан. За тэгээд энэ хөвүүр маань ер нь Монгол орны одоо хүүтний нөхцөл таарахгүй өвөл ирэхэд бол бүгд ирэг рүү гараад ингээ хагарсан байдалтай байсан. Тэгэхээр цаашдын хөвүүр маань ер нь бол 3.7 км зайн өөрчлөгдөөд нэмэлтээр ер нь бол нийт 4.2 км хөвүүр хязгаарлалтын хөвүүр бисээ.
Энэ манайхад үндсэн хөвгөрөө ихэд цутгалт хийж байгаа. Иргэний бэхлэгээ хийж байгаа. 2 мэрэгэн шанаан дээр хийгдсэн бэхлэгээний зурагнууд байна. За энэ хязгаарлалтын хөвгөр угсрагдсан ажлын зурагнууд байна. Тэгэхээр ер нь бол энэ хөвгөрийг ашиглагч компани байл хөглийн явлалд хурааж авах тийм даалгавартай байгаад байгаа. Улсын комисс ажиллаад 8 сарын 14-нд бид нэр ажил хүлээлтсэн. Загас жарахаар нүүдлийн хийж байгаа шууд одоо энэ байдлын одоо унган байгалаар нь байлгаж экосистемийг тогтворжуулахын тулд ингээд нуурыг дундуур нь одоо хөвүүрээр зааглаж за тэг хөвүүрээсээ баруун тийшээгаа ямар нэгэн байдлаар техник хэрэгсэл хүн орж дуучин мэ гарахгүй байх энэ талаар нь арга хэмжээ авч хөвүүрийг хийсэн байгаа. За 15 орчим жилийн өмнө бол нуурын нэг 50 орчим метрт бол ёроол нь яваад харахад бол нэг 3-4 метрт ёроол нь харагддаг байсан. За одоо бол баг 2 метрийн гүнд байгаа юм дээрээсээ бол харагдахааргүй юм нөхцөлтэй байгаа. Тэгээ энэ нь бол яалтчгүй энэ ургамал юмнуудтай холбоотойгоор бохирдож байна, өнгө нь өөрчлөгдөж байна. Тэгээд одоо бол ногоон болсон нэг цээлэрхүүдийн дүрзүрхтэй байгаад байна. Энэ бас их нэлээд санаа зовнуулж байгаа асуудал байгаа. Сүүлийн 30 жил ямар ч байсан энэ нуурыг үл цэвэрлэегүй. Тэгэхээр энэ дотор юу байгааг нь хийж мэдэхгүй мэдээж одоо үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн аман яриагаар бол нуур тодорхой хэмжээний бохирдол үүсэх шалтгаан нь бол гадны нөлөөтэй хүчин зүйл буюу загас барих тор тухайн үед ашиглаж исэн завь живэх. За дээр нь одоо завны мотор иймэрхүү одоо хог хаягдлууд байгаа. Энийг одоо цэвэрлэх ийм багц ажиллагаа 7 сарын 25-наас манай байгууллага хөдөлгөөн эхэлсэн. 8 сарын 2 гэхэд бүх тээврийн хэрэгсэл цав багцнуудаа нуур иргэдээр авчирсан байгаа. Тэгээ 8 сарын 2-наас өнөөдөр хүртэл ажиллаа хийж байгаа. Хайгуулын ажил дээр тулгарч байгаа гол бэрхшээл маань харагдалт байгаад байгаа. За 1990 оноос өмнө өгийн нуурын маань харагдалт 15 м байсан бол яг одоогийн байдлаар харагдалт 30-40 см байгаа нь хайгуулын ажлыг маш ихээр удаашруулж байгаа. Харагдалт маань ерөөхдөө яг л ингэж харагдаж байгаа. Дараа нь ёроолоос нэг 20 см-ийн зайтай явуулж ажил яг ёроол нь харагдаж байгаа. За тэгээ жоохон доошлуулаад 10 см-ийн зайтай явуулах гэхэд ерөөсөө юу ч харагдахгүй болчихсон. Одоо ингээ 10 см-тай ойртолчихж байгаа байхгүй юу? Тэгээд ерөөсөө нөгөө энэ дорооны мал зинсэнд ингээл ерөөсөө хөрсөн ингээл бүргэлэгдлээ. Яг нэг аятайхан харчигээл жоохон ойртуулан хол бүргэлэгдлээ. Тэгээ ойр орчмын хүмүүсээс мэдээлэл авахад 5 зав маань гэхдээ нэг ханхаа зав нэг загасчдын сэлвэрдэж явж байгаа л живүүлсэн 5 тийм төмөр зав байгаа юм лээ. Тэгээд 4 завны мотор тэгээд загасны торнод гэсэн ийм л мэдээлэл олдсон. Машин мотоцикл бол одоогоор байхгүй. Нуур маань ихэд жижигхэн болохоор дээгүүр нь явах юм шаардлага байдаггүй. Баруун байдлаар бол хуучин тавьжсэн торнод бол байгаа гэдэг байна. Сүүл тавьсан торнодоос энэ л нэг тор байгаа. Аранга онцгой байдал маань бас нэг мэдээлэл хүргэсэн. 14 оноос хойш 5 загасны тор олсон гэж хэлээ. 200-аас 300 метрийн урттай. Тэрийг яаж олсон бэ гэхээр нөгөө шумбагчд маань бас өөрсдөө зангуудд тийм байлаа. Тэр доод урсгалд өртөхгүй тулд зангуунд нь л тэгэлдчихэл тийм загасны тор олсон юм байлаа. Тэгээ онцгой байдлын аврагчд маань өөрсдөө жирж илээ. Одоо хүнэт живхэд бид нар ерөөсөө яг ингэж харж очтгүй маа ингээ тэмтэрж байгаа л ерөөсөө яг л тэрхэл юм бол олдог. Тэрнээс яг ингээ гараад илэх гэхэд ерөөсөө гараа харж чаддгүй. Тийм л харагдaltaй муутай. Байгаа нь ерөөдөө хайгуулд маш их хүндрэл учруулад байгаа. Эрэл хайгуул дээр харагдaltaй улмаас баг зэргийн удаашралт үүсэх магадaltaй байгаа. Тэгээд бас механик аргаар хайх аргуудыг эрэлхийлж байгаа. Ус руу зангуу шидэ тэрийгэ чирж авснаар загасны тор илрүүлэх өөр техник технологи ашигласнаар нуурын ёроолд живсэн зав моторыг олж илрүүлэх гэсэн олон аргуудыг судлаад ажилдаа нэвтрүүлээд явж байгаа. Өгийн нуурыг хамгаалах цогц ажил үргэлжилж байна.